Сайн бацхан манайхаа. За хэдүүл өнөөдрийнхээ хичээлээр энэ урт хугацааны стресс гэж юу вэ гэдэг талаар мэдэж авцгаая. Тэгэхээр өчигдрийн хичээлээрээ энэ богино хугацааны стресс гэдэг нь байгалийн хуулийнхаа дагуу бидний биед байж идэг байх ёстой энэ зүй ёсны юм зүйл байд юм байна гэдгийг хэдүүл мэдэж авсан. Тэгэхээр энэ урт хугацааны стресс гэдэг нь богино хугацааны стрессээр юугаар ялгаатай. Бидэнд энэ үүсгээр ямар хор хохиролтой эрүүл мэндийг яаж сүйтгэж байдгийн талаар өнөөдөр мэдэж хийж авъя гэвэл. За тэгэхээр стресс гэдэг зүйл маань ерөнхийдөө кортизол гэж гормон богино хугацаанд ялгараад ерөнхийдөө богино хугацааны биднээс асар их энерги зарцуулаад эргээгээ 50 байдалд ороод арилж явах ёстой. Ийм зүй тогтлыг дийдэл мэдэж авсан. Гэтэл энэ урт хугацааны стресс гэдэг нь яадаг вэ гэхээр за энгийнээр тайлбарлах юм бол тэр л дээ. Одоо аюул тохиолдлоо тэр аюулаас айгаад хүн цухтай. Тэрнээс гарахын тулд аюулаас гараад зогсох ёстой тий. Гэтэл ингээд зогсохгүйгээр гүгээд байвал бидний биенд юу болох вэ? Энгийнээр ойлгох юм бол яг тэр хэмжээний зүй тогт биднэрт ингээд дотор явж гин гэсэн тийм ойлголт байх тал л да. За энийг тайлбарлая. За өчигдрийн хичээл дээр бид нэр ерөнхийдөө үзсэн кортизол стрессийн давар ялгарч байгаа биеийн дотор юу болдог гэж. Тэгэхээр энэ урт хугацаанд ингээд зогсохгүйгээр ялгарч байгаа үед бид нөлөөлөх стрессийн нөлөөлөл яг юу вэ? За ингээд урт хугацааны стресст орсон үед тарих болон мэдрэлийн хувьд толгоо өвдөх, чих шуугах, эрүү зурах, унтж байхдаа ингээд шүдэ хавирах, магтамхай болох, анхаарал төвлөрөхгүй болох ийм шинж тэмдгүүд бидэнд илэрч байна. Тэгээ энийг ингээд яг цаг уншиж байгаа та бүхэнд маань та нар дотор маань энэ шинж тэмдгүүд төв байна. Бас анзаараа яваарай. За зүрхний цохилт хурцсах, би хатууж өвдөх, тодорхой хэмжээ мэдрэгддэг болдог. Цусны даралт ихсэх, цус харуулах эрсдэл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл урт хугацааны стресст орцсон хүн. За ходоодны хувьд бөөлжих, гидс өвдөх, шар хөөрөх, юм идэхийн дууршил нэмэгдэх, эсвэл эсрэгээрээ юм идэхгүй байх тийм дууршил буурах, ийм шинж тэмдгүүд гарч ирдэг. Тэгээд ходоодны шархлаа үүсгэх. Ер нь сэтгэл санаа тогтворгүй байгаа стресстэй бол ходоо шархалдаг гэдгийг манайх бүгд мэднэ. Тэг яагаад шархалдаг гэдгийг өчигдөр хичээдэг холбоо тайлбарлах зүй тогтол гараад ирж байгаа. За нойр улчирхай. Чихрийн шижин тусах магадлал өсөх нэмэгдэнэ. Өнөөдрийн бидний дунд байгаа ялангуяа Монгол ирчүүдийн төгөөмөл бол чихрийн шижин бол ерөөсөө энэ урт хугацааны стресстэй шууд холбоотой. Хоол уусруулах гидсний шархлаа үүсэх, гүйлэх, өтгөн хатах, ингэ цанхаах тийм мэдрэмж үүсдэг. Шинж тэмдгүүд. За хамгийн ноцтой гэж үзэх юм нь юу гэхээр нөхөн үржих эрхтэн нөлөөлдөг. Яад нөлөөлдөг вэ гэхээр эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг тогтворгүй болох. Зовиртой ирэх. Сексийн дур хүсэл буурах. Эрэгтэйчүүдийн хувьд, эрчүүдийн хувьд яаж юм гэхээр бэлгийн сулрал, үрийн шингэний боловсруулалт муудах. Сексийн дур хүсэл буурах. Ийм шинж тэмдэг илэрдэг. Тэгэхээр энэ шинж тэмдгүүд та нарт мөн байна. Яг өнөөдрийн амьдралд байгаа биднэртээ яг энэ шинжүүд их олон хүн дээр илэрдэг болсон. Харамсалтай нь юу вэ гэхээр энэ урт хугацааны стрессийн өөрөө мэддэггүйгээр би урт хугацааны стресст орсон юм уу? Дотор талд ийм хор хөнөөлт юу болж байгааг анзаардаг. Тэгэхээр энэ хичээл дээр суугаад энэ стрессийн талаар зүй тогтлыг мэдээд яг ийм болж байгааг мэдээд авах нь хамгийн чухал ойлголт шүү. За тэгэхээр бидний дунд байгаа нэг төгөөмөл юм та бүгд маань хоолсны хичээл дээр үтсэн байгаа буйна агшихаа. Стрессийн гаралтад харгалдаг гэж байна. Энэ юугээр бусад харгалтаас ялгаатай вэ гэхээр нөгөө нэг энгийнээр тайлбарлах юм бол хөл гар нарийн зөвхөн бэлгүүс хэсгээр ингээд тахалчдаг өглөө. Тэгээд дарахаар ерөнхийдөө жоох зөглөх. Тэгэхээр монголчуудын дунд ялангуяа ачаалтаа ажил хийж байгаа энэ их стресстэй орчинд амьдарч байгаа эрэгтэйчүүдийн дийлэнх нь ерөөсөө стрессийн гаралтад харгалдаг. Бидний дунд ч гэсэн нэлээд олон яг энэ харгалтай. За тэгэхээр энэ урт хугацааны стресс маань ерөнхийдөө биеийн болон сэтгэлийн ийм зовлон маягаар үүсэж илэрч идэх байна. Тэгэхээр сая ерөнхийдөө биеийн хувьд яг ямар шинж тэмдгүүд илэрж байгааг хэдүүлээ дурдлаа. Тэгэхээр сэтгэлийн хувьд өөрөөс ингэ нүдэнд харагдахгүй шүү дээ. Хамгийн хорн. Өөрөө ч анзаарахгүй түрүүний миний хэлж байгаа чинь. Ерөнхийдөө сэтгэлийн хувьд
өөрийгөө юм тусгаарлах юм зонж болох. Өөрөөр дотор солдоогоо юм асуудууд үүсээд ингээд буудлахыг гаргадаггүй. Юунаас уулж байгааг нь мэддэхгүй юм байдал хүрчдэг. За энэ их түгэм л дээ. Өөрийгөө голох. Дандаа өөрийгөө буруутгах. Ямар нэг юм болно ингээд өөр ингээд юм. За ингийн ихээр өөрийгөө насны хувьд хийж байгаа ажлын хувьд тэгээ чадварын хувьд өөрийгөө голт. Буруутгах. Надаас олж ингээл би өөр юм байл гэж. Өөрийгөө буруутгах болгоод идэв. Төвлөрч чадахгүй. Нэг сайхан юм үзэж тийш өсчээ санаа зовоод нэг юм байдал. Өөрөө төвлөрөл байхгүй болж байна. Өөдрөл. Ямар нэг л одоо яадаг шүү дээ. Бүгд ингээд савгаар ингээд ингэж байгаа нэг хийсвэр байдалд орно уутгалаа ингээд гонглж байгаа байдалд. Урмаар тутах. Тэг миний үзэж байгаа бол энэ урмаар тутах үе дэм хэрэгтэй юм дэм байхгүй өөрийгөө юм оршин байхаа ингээд мэдэрч чадахгүй байгаа тохиолдол. За энэ яригдж байгаа шинжлэх дотор сэтгэл зүйн шинжлэх дотор хамгийн түгээмэл нь байна. Хайлж байгаа ханаас юм урам үг байхгүй. Эргэн тойрны хүмүүсээс ийм урмын дэм байх. Тэгээ энэ яадаг вэхээр ерөөсөө сэтгэл санааны хувьд илэрч хамгийн том шинж тэмдэг. За нөрөг алдарт энэ нойр гүт. Урт хугацааны стресстэй хөө яагаад нойр гүтний талаар уртлын хичээл хийдэг үтсэн шүү дээ. Огцом уурлах. Тэгээ Монгол улс чинь хүн амынхаа тоотой харьцуулах тийм амин орлох, ялангуяа эрчүүдийн амин орлтын тоо, статистик тоо бол маш өндөр гарч байгаа шүү дээ. Дэлхийд эхний 5-д орсон юм. Энэ яаж ийм урт хугацааны энэ шинжлэмтгүүд илрээл урт хугацаанд олон жил үргэлжлээ явах хүн үхлийн тухай боддог. Ингэж амьдарч байгаа юм болий. Тэгээ өөрөө бодохтой амьдралын асуудлууд нэг шийдэх тухай яриад. Ясам дээр яг ингэж зүү тогтоон аваад үцхээр урт хугацааны стресст орсон юм. За тэгээ арх тамхи мансууруулах байцны хэрэглэх болсон шүү дээ. Монголд ялангуяа одоо энэ архинаас гадна мансууруулах байц гэдэг бол эмэрхэлтэй төвшөнд хүрчихлээ шүү дээ. Одоо би сайн мэдэх юм да. Эрүүгийн цагдаагийн газрын доктор хар тамхитай тэмцэх хилцсэн байсан бол тусдаа хар тамхитай тэмцэх газар болцсон байна. Энэ яаж ирэхээр монголчуудын хар тамхи мансууруулах байцны хэрэглээ ялангуяа хүүхд залуучуудын төвшөнд хүрээлт өндөр болцсон юм байна. Ирч хүчгүй бол юм хиймээр байдаг өөрөөс нь цаанаас нь гарах юм. Ийм шинж тэмдгүүд яг энэ урт хугацааны стресст орсон юм. Мэдэгдэнэ. Бие махбодын болоод сэтгэл зүйн хувьд. Тэгэхээр стресс гэдгийг яг монголоор ингээд аваад үзэх юм бол саяны миний ярианд гарч ерөнхийдөө сэтгэл зовнил энэ сэтгэл бол бие махбодын юм зовир хэлээд байгаа. За тэгэхээр энэ урт хугацааны стресс дугуун яадаг вэ? Өөрөө анзаарахгүй шүү дээ. Ингээд тайвшруулах өөрийгөө тайвшруулах юм ингээд идэж уух. Хэрэглэх. Энэ түгээмэл болчихдог. Өөрөөр хэлбэл зуршил үүсчихэж байгаа. Одоо хэдүүл хоолны ичдэг үтсэн тийм үстэй. Ялангуяа бүсгүүчүүд энэ амттай идэх. Энд чи яаж ирэхээр тусан дөрж сахарын өсгөж хүнийг одоо энэ тайвшралд орж өргөж өгдөг. Тийм учраас ойр орох юм. Тэгээ донтолт үүсгдэг. А эрэгтэйчүүдээр одоо эрэгтэйчүүд гэхгүй ер нь насан турш баг оройдоо ингээд нэг жоох юм татахгүй нойр нөрхөө өцгөх байж. Бидний нүд нэлээ олон болчиход. Тэгэхээр энэ маань яаж ийм хэрэг ерөөсөө энэ урт хугацааны стресс гэдэг зүйл орцсон. За тэгэхээр энэ урт хугацааны стресс яг юунаас үүснэ? Шалтгаан юу байд юм бэ гэж аваад үзэхээр хэн нэгэн хүнтэй холбоотой. Эсвэл ямар нэгэн үйл явдалтай холбоотойгоор бидний үүссэн байна. Тэг хэн нэгэнтэй холбоотой энэ үүсэж байгаа урт хугацааны стрессийг аваад үзэхээр хамгийн харамсалтай нэг юм. Бидний хамгийн ойр дотны хүрээлэл хань ижил аав ээж ах дүүс найз нөхдийн хүрээл дундаас холбоотойгоо бүссэн бид. Тэр ботогд байнгын ботогч бидний сэтгэл болон бие махбод зовир үүсгэж. Энд чи зөв хатуугаар юм бодтой хэрэглэдэг юм. Өвчин байгаа тахгүй яг. Инээсээ ангижрахгүй бид нар эзэж ирүүл амьдрахгүй. Үйл явдлаас үүссэн урт хугацааны стрессийг юу хүзээд байна гэхээр яг өнөөгийн цаг үед монголчууд бид нар тохиолдоод нэрвдээд бидний энэ урт хугацааны энэ үйл явдалтай холбоотой урт хугацааны стресс нь юу байна гэхээр энэ нийгмийн шудраг ус байдал. Төр засгийн буруу бодол. Санхүүгийн хилдэг дарамтууд өөрөөсөө лизингийн хугацаа шахдсан байнгын адуу яарсан хэмнэлд оруулцдаг. Өөр хүүхдийн сургалтын төлбөр цаашлаад хотын утааны асуудал, төгжрийн асуудал, төгжрлийн асуудал.
ийм мэт үйл явдлууд нь биднэрт урт хугацааны стресс үүсгэж байна. Тэгэхээр хэдүүлээ энэ хичээлээрээ энэ стресс, энэ сэтгэл санааны хичээлээр энэ стресс, энэ урт хугацааны стресс өөрөө хэрхэн ангижруулах юм бэ? Яаж ангижруулж урд юмыг дарагчлуудыг хуваалцсан юм да. Тэгээ та нар маань яг энэ хин нэгэн хүнтэй холбоотой үйл явдалтай холбоотой өөрөө нэрвдээд байгаа юм. Урт хугацааны стрессийг бүх бичиж үзье. Тэгээ цаашдаа хэдүүлээ энийг ангижрах шийдвэрлэх арга үзье явна. Тэгээ энийг шийдэхгүйгээр хичнээн дасгал хийгээд үр дүн багттай. Бүх асуудлын шалтгаан ерөөсөө сайхан дасгал хийгээл эрүүл жил жингээ асаа сайхан болсон чи эргээгээ таргалаад байна гэдэг чинь цаад нягуур нь ерөөсөө урт хугацааны стрессийг салахгүй болохгүй байна. За ийм байна. Тэгээ дараагийн хичээлээр хэдүүл аргачлал бодит аргачлал хуваалцаа. Та нарт түр баяртай.